манай эртний өмнөх 1600-аас 1178 он Хетүүд нь төмөр гарган авч түүгээр зэвсэг хөдөлмөрийн багж хийж эхэлсэн анхны овогт тооцогддог юм. Хамгийн анхны суурь нь өнөөгийн Туркийн газар нутагт Анатолийн орчимд байгуулагджээ. Тэдний хаант улс их өргөн хүрээтэй байсан хэдий ч эд цэцэглэлтийн үе нь манай эртний өмнөх 1600-аас 1178 онд хамаарна. Хүчирхэг Хетүүд төмөр боловсруулах арга технологиг анх нээж тухайн үеийнхэн хамгийн хүчирхэг армийг байгуулсан байна. Үүний зэрэгцээ цэрэг дайнд хамгийн гол зэвсэг байсаар ирсэн байлдааны тэрэг бүтээсэн юм. Хетийн эзэн хаан 2 дугаар Муватали эд хүчирхэгжиж байх үедээ Египтийн эсрэг аян дан хийж өнөөгийн Палестин Сир орчмын газар нутгийг эзлэн авч байжээ. 15 жил үргэлжилсэн дайн инхийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар төгссөн нь хүн төрлөختний түүхэнд анхны ийм төрлийн баримт бичиг болон үлджээ. Хетийн хаант улс нь хүрлийн үеэс төмрийн зуунд шидчих үед далайн гэж нэрлэгдсэн ард түмнүүд Египт болон Хетийн газар нутагт ширжин сууршиж эхэлснээр Хетийн хаант улсын суурьнгуудыг нь эзлэн мөхөөсөн байна.